За сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ өдрийн мэндийг хүргье. За Америк, Израиль, за Иран гэж гурван улсын дунд болоод байгаа. За дайн гэж нэрлэх үү. За зарим нь болохоор ерөөсөө цэргийн цохилт гэдэг байгаа. За өнөөдөр ингээ 17 дахь өдөр за үргэлжилж байна. За 17 өдрийн байдлаар за одоо ингээ баг нийтдээ 1300 орчим хүн ингээд нас орцсон. За ихэнх нь бол иранчууд байна. За тэгээ эдээсгийн хувьд зэрэг техник, технологийн хувьд ингээ маш их хохирлоо амссан. За маш их мөнгө зарсан ийм ингээ дайн болж байна. За ямар ч үсэн 17 өдрийнхөр ингээд өгнөх юм бол за миний ажиглаж байгаагаар бол ерөнхийдөө за энэ дайм бол одоо тун удахгүй дуусах шинжтэй болж байгаа шиг байна. За Америк нэгдсэн улс эндээс ер нь гарах нь за ер нь бараг л тодорхой болж байгаа шиг байна. За яагаад? Энд дээр нэг юм 2-3 зүйл эхлээд ярина. За хамгийн эхлээд нэг Америк нэгдсэн улсын дайнд орсон шалтгаан биелсэн үү, биелээгүй юу гэдэг. За тэгэхээр энэ дээр эхлээд за биелээгүй гэдэг талаас нэг ярив. За анх Америк энэ дайнд одоо Израилийн холбоотноор орохдоо ерөнхийдөө нэг юм хоёр том шалтгаан байсан. Нэгдүг нь болохоор за энэ Иран гэж улсын дэглэмийг өөрчилнө гэж. За тэгээд дэглэм өөрчилнө гэдэг нь одоо манайхаар ингээд тайлбарлах юм бол за жишээлх юм бол хаан засаглалтай байх юм бол хааныг нь түлхэж унгаад за оронд нэг бүгд найрамдах улс буюу өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулинд тулгуурласан ийм бүгд найрамдах улс. За эсвэл одоо ерөнхийлөгчийн засаглалтай байх юм бол за тэрийг нь түлхэж унгаад парламентын засаглалтай болох ч юм уу. За эсвэл одоо ингээд сонгуул явуулдаггүй байсан бол одоо ингээд сонгуул явуулаад сонгуулаар хэнийг нэг гаргаж ирэх ч юм уу. Энийг улс төрийн дэглэм өөрчилнө гэж байгаа. За гэтэл энэ зорилго нь одоо биелүү. Харамсалтай нь биелээгүй. Ерөөсөө биелээгүй. За та нараа бүгдээрээ санаж байгаа бах. Саяхан Америк нэгдсэн улс. За Венесуэл гэж улсад цэргийн цохилт өгсөн байгаа. За Венесуэл улсад цэргийн цохилт өгөөд за ерөнхийлөгч Мадурогийн за Америк нэгдсэн улс очоод олзлоод аваад ирсэн байгаа. За энийг бол одоо дэглэм өөрчилсөн үндсэндээ бол ялалт байгуулсан гэдэг. За яг энэшгээ ийм үйл ажиллагааг одоо Иранд явуулна гэдэг. За гэсэн чинь энэ дээр бас ялгаатай болон адил талууд байгаа юм л да. За Венесуэл улс нь яагаад тэгэхээр нэгдүгээр маш жижигхэн улс. За эдийн засгийн хувьд, цэргийн хувьд за ерөнхийдөө маш одоо бүр хүчгүй улс. За дээрэс нь маш олон жилийн турш одоо энэ маш олон улсын хоригт байсан. За үндсэндээ бол одоо ёстой жинхэнэ нэг гээдэрэ гидэж байгаа. Нэг ийм улс. За тэгээ байгаа бараа бүтээгдэхүүн буюу одоо газрын тосоо яаж хийж байгаа зараад аль болохоор олон улсад зараад нэг хоолны мөнгөтэй болохыг хичээж байгаа ийм улс. За гэтэл энд ороод ерөнхийлөгчийг аваад гараад ирлээ. Үндэ бол эсэргүүцээ гэсэн чинь энэ улсад чадал байгаагүй. Тэгээд чимээгүйхэн одоо нэг хүчтний өмнө хүчгүй буруу гэдэг шиг. За гэтэл энэ улсад үнэхээр бас дэглэм өөрчилсөн юм үгүй. За Мадуро ерөнхийлөгчийн өөрийнх нь сонгосон, өөрийнх нь байгуулсан баг. За өөрөөр хэлэх юм бол Мадурогийн одоо дэд ерөнхийлөгч нь одоо энэ улсыг удирдах байгаа. Тэгэхээр юу хэлж яах вэ вэхээр Мадурог дэд ерөнхийлөгчөөр л сольсон. За яг энэ шиг Иранд одоо ийм үйл ажиллагаа бас болж байгаа гэдэг хүмүүс яриад байна л да. Тэгэхээр нөгөө дэглэм ерөөсөө өөрчлөгдөөгүй. Тэгэхээр Иранд одоо нөгөө Supreme Leader сая алуулсан. За тэр хүний одоо байгуулсан, босгосон тэр бүтэц одоо бол ингээд Ираныг бүрэн хяналтандаа байлгаж байна. Харин тэр Supreme Leader-ийн аллаа оронд нь одоо хүн томилогчлаа. Үндсэндээ бол яг л нөгөө Венесуэлд ерөнхийлөгчийн дэд ерөнхийлөгчөөр сольсон шиг Иранд одоо аавыг нь хүүгээр сольсон. Нэг ийм л юм боллоо. Үүнээс бол одоо гайхуулаад байх нөгөө гол үндсэн зорилго дэглэм өөрчлөгдсөн юм ерөөсөө алгаа гэд. За хамгийн ихнийх нь ингэж байна. За хоёрт нь Америк нэгдсэн улс нөгөө Иранд орох гол үндсэн шалтгаан нь болохоор за нэг цөмийн зэвсэг гэж юм. За цөмийн одоо цэник энийг одоо нөгөө баяжуулах. За энэ нь одоо ерөөсөө хэдхэн 7 хоногийн зайтай болчлаа. Үндсэндээ бол жинхэнэ аюулын харанга дэгдчихлээ. За энийг зогсооно гэд. За энэ дээр давхиж орсон. За гэтэл та нар бүгдээрээ санаж байгаа өнгөрсөн онд за Ираны газарт орох цэргийн одоо цөмийн байгууламжид Америк нэгдсэн улс цохилт өгсөн байгаа. За энэ бол одоо түүхэнд 12 өдрийн дайн гэж одоо нэрлэгдсэн. За тэгэхээр энэ дайнд орсноор одоо тэр цөмийн байгууламжид цохилт өгснөөр за Америк нэгдсэн улс тэр үеийн ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгч Трамп хэлэхдээ ер нь бол одоо бүрэн устгасан. 80-90% устгасан. За Иран улсын тэр цөмийн байгууламж одоо дахиж ажиллах ямар ч чадваргүй болсон гэдэг. Ингээ ялалтаа ингээ зарлсан. За гэтэл одоо ингээ хэлж байгаа хүмүүс нь болохоор хэрв дайнд орох гэж байгаа бол цөмийн зэвсэг нь ингээ хэдхэн хоногийн зайтай ийм аюул болчиход байгаа бол өнгөрсөн онд юу болсон юм бэ? Өнгөрсөн онд хэлэхдээ та нар чи одоо бүрэн устгацлаа гэд. Бүрэн устгацсан байсан бол одоо яахаараа ингээ хэдхэн хоногийн зайтай болчиход байдэ. Яагаад энийг устгах шаардлагатай болчиход байдэ. Тэгэхээр өнгөрсөн жил устгасан юм уу?
Эсвэл устгаагүй өрнөө устгасан гэдээ ялалт байгаа болсон юм уу? Тэгэнгүүтээ дараа нь одоо ингээд мэдээд устгаагүйгээ мэдээд одоо ингээд устгах гээд байгаа юм гээд. За ямар ч байсан цөмийн зэвсэг гээд тэр нөгөө баяжуулаад байгаа тэр уран гээд. За тэрийг бол одоо байхгүйг нь мэддэхгүй, устгаснаа мэддэхгүй. За байлаа гэхэд хаана байгааг нь одоо ч болтол ингээд мэддэхгүй. Тэгэхээр энэ дээр юу хэлж байгаа нөхөр Америкийн нэгдсэн улс нөгөө тавьсан хоёр зорилго нь ерөөсөө биелээгүй. За гэтэл зарим хүмүүсээ хэлж байгаагаар Америкийн нэгдсэн улс одоо бол ялалтаа зарлаад зүгээр эндээс ингээ гарчиж болно гэд. Үндсэн зорилго бол биелцэн гэд. За энийг бол яг ерөнхийлөгч нь бол хэлээгүй. За гэхдээ яг ямар зорилгууд нь одоо биелцсэн бэ гэхээр. За ерөнхийдөө нөгөө агаарын цэргийн хүчийг бол одоо за хүчин чадлыг нь одоо маш их бууруулсан байгаа. За дээрэс нь Navy гэд одоо далайн цэргийн за маш олон хөлөг онгоцуудыг за далайд живүүлсэн байгаа. За дээрэс нэг удирдлагын одоо цэргийн удирдлагын гэд одоо бүхэл бүтэн байгууламж за бүхэл бүтэн одоо институцийг за ерөнхийдөө бол одоо тэр барилга байгууламжийн за газар доорх барилга байгууламжийн ер нь бүрэн устгасан гэж байгаа. За энэ дээр бас ингээд дүгнэлт хэлэхэд ерөнхийдөө бол зорилго биелэгцэн гэд. За дээрэс нь одоо нөгөө бүс нутагта болон олон улсад одоо жинхэнэ аюул заналхийг учруулад байдаг. За баллистик пүүжин гэдэг байгаа. За дээрэс нь дрон за мисайл гэдэг. За энэних нь хүчин чадлыг одоо маш их хэмжээгээр бууруулсан гэдэг. За тэгэхээр энэ дээр нэг юм баллистик пүүжин гэдэг рокет гэж нэрлэдэг байгаа. За энэ одоо мисайл гэдэгтэйгээ одоо ямар ялгаатай гэхээр за ер нь баллистик пүүжин гэхээр одоо ингээд хөөрдөг. За тэгвэл эндээс нь одоо ингээд хүчин чадлаас нь хэрэг хүчтэй хөөрөхөөс шалтгаалаад одоо гэхээр ерөөсөө л явж байгаа цэг нь болохоор газраас хөөрлөө. Тэгээд хамгийн өндөр цэгийн авангуудаа ингээд буцаад ингээд буудаг. Тэгээд буусан яг тэр цэгтээ одоо ингээд цохилт өгдөг. Энийг одоо баллистик пүүжин гэдэг байгаа. За тэгэхээр энийг одоо анхнаас нь хөдлөхдөө ямар хүчээр өгсөн. Тэгээд тэр хэмжээгээр одоо өндөрт гарна. За өндөрт гарна гэдэг нь хол явна гэсэн үг. Тэгэхээр баллистик пүүжин бол нэг л чигтээ ингээд л хөөрсөн болвол тэг байгаа ундаг. За гэтэл нөгөө талд нь мисайл гэдэг байгаа. За мисайл гэдэг нь болохоор одоо бүрэн удирдлагатай гэсэн үг. Байрлалаа өөрчилнө гэсэн үг. За дээрэс нь одоо ингээд нөгөө хөөж байгаа. Тэрнээсээ шалтгаалаад одоо ингээд удирдах болно гэсэн үг мисайл. За дээрэс нь дрон гэдэг. За дроноор бол одоо Иран улс бол маш туршлагатай гэдэг юм байна. За ерөнхийдөө одоо хамгийн сүүлд Иран Иракийн хооронд за Иракийн дайны хувьд 1980-ад оны үед нийтдээ бараг 10 жил үргэлжилсэнтэй. За энд нөгөө жинхэнэ Саддам Хусейн гэдэг. За энэ нөхөр за тэр үедээ одоо нөгөө барууныхан энэ Саддам Хусейнийг за Иракийн ардан зогсож исэн гэж байгаа. За тэгэхээр энэ улстай ингээд дайн хийгээд за ингээ 10 жил үргэлжсэн дайнаас хойш Иран гэж улс. За ер нь бол одоо энэ томчуудтай шууд үзээд бол барахгүй юм байна. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө миний хэлээд байгаа asymmetric warfare буюу одоо asymmetric тэр аргаар үзэх ёстой байна гэх. Тэгээд тэрний хамгийн гол юм нь болохоор дрон гэдэг. За тэгэхээр ер нь бол дроныг ингээ сүүлийн одоо бохоор 30-40 жил ингээ хийж байгаа. Үндсэндээ бол одоо дроноор бол одоо жинхэнэ нөгөө нэг мэрэгчсэн ийм газар юм байна. Тэгэхээр энэ дроныг нь за дээрэс нь тэр мисайлыг нь за тэр баллистик пүүжинг нь за Америкийн нэгдсэн улс одоо маш их хэмжээгээр устгасан. Гэж л одоо яриад байгаа учраас маш олон хүмүүс ер нь бол Америкийн нэгдсэн улс хийх юм айцсан гэд. Одоо бол дайныг дуусгаж болно гэд. За дээрэс нь одоо цэргийн хүчин чадлыг гэж байгаа. За энийг бол одоо үлэмж хэмжээгээр багасгасан. За тэгээ цаашлаа ярих юм бол одоо нөгөө proxy group гэдэг. Одоо proxy гэдэг нь өөр бусад улсад байдаг. Одоо юм цэргийн одоо нэгдсэн группийг за Иран улс нь ингээд одоо дэмждэг, тэтгэдэг ийм байсан. За энийг бол одоо үлэмж хэмжээгээр зогсоосон учраас за одоо ингээд Америкийн нэгдсэн улс зөвхөн ялтаа зарлаад за энэ дайнаас ингээд шууд гарчиж болно гэдэг. За гэтэл бас ингээд шууд болохгүй юм л да. Угтаа бол Трамп бол одоо Трампын үндсэн зорилго бол нэгдүгээрт одоо өөрийнхөө нөгөө нэр хүндийг өсгөх. За энэ дайнд маш богино хугацаанд маш их амжилт хийгээд тэгээд эндээс ингээд гарчих юм бол Трампын нэр хүнд маш их өсөх байсан. За дээрэс нь энэ хүн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд ингээд 3 дахь удаага баг оролцох боломжтой гэж одоо яриад байгаа. За дээрэс нь Америкийн нэгдсэн улсын нөгөө конгрессийн доод танхимын гишүүн одоо ингээд 3 дахь удаага. За Трампын хувьд чинь бол урд нэг сонгогдоод за дараа нь Joe Biden орсон. Тэгээ одоо ингээд 2 дахь удаага сонгож байгаа. Тэгэхээр тэр одоо гишүүн нийлж байгаагаар бол за Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчээр 3 удаа. Гэхдээ тасралтгүй 2 удаа ингээд сонгогдож болно гэдэг. За Трампын хувьд нэг зай гарчиж байгаа учраас дахиад нэг сонгогдож болно гэсэн нэг юм хуулийн төсөл оруулж байгаа гэх мэтэр. За ер нь бол энийг ингээд яриа л байгаа. Тэгэхээр Трампын хувьд бол нэр хүндээ өсгөх магадгүй цаашлаад дахиад юм сонгуульд өрсөлдөх. За дээрэс нь Америкийн нэгдсэн улсад одоо конгрессийн
дээд дууд шатанд. За энэ дундын сонгуул гэдэг энэ 11 сард болно. Тэгэхээр энэ 11 сард Америк нэгдсэн улсын за Конгрессийн одоо энэ Republican гэдэг энэ бүгд найрамдах нам ялалт байгуулахад нь за энэ дайны үр нөлөө маш чухал байгаа. Тэгэхээр энэ богино хугацаанд маш амжилттай болгоод ингээд гарч хэрв чадах юм бол за энэ дундын сонгуульд ялна. За хэрв чадахгүй одоо ингээд цаашдаа дайн үргэлжлэх юм бол за энэ сонгуульд ялагдах болохоор за ганцхан Трамп биш. За Трампын намынханд энэ нь ингээд маш чухал ингээд байж байгаа. Тэгэхээр Трамп гэж хүн одоо ингээд хүмүүсээ хэлж байгаагаар шууд ялалт байгуулад бас ингээд гарч болохгүй. Яагаад тэгэхээр одоо нэг хормозын хоолой гэдэг. За энэ хормозын хоолойны асуудал одоо болтол ингээд маш эргэлзээтэй байж байна. За тэгэхээр Америк нэгдсэн улс угтаа бол одоо жинхэнэ дэлхийн топ улс. За бүх юм одоо стратеги төлөвлөлттэй байх хэвээр. За энэ дээр бол маш олон жил ажилтгаа гэдэг. За ер нь ингээд дэлхийн улс орнууд ингэж л итгэжсэн. За гэтэл энэ дайнд бол одоо ямар ч стратеги, ямар ч төлөвлөгөө байхгүй орсон ингээд. За ерөнхийдөө бол тодорхой болж ах шиг байна. За тэгэхээр энэ дээр ийм 2-3 шалтгаан байна. За нэгдүг нь болохоор Америк нэгдсэн улс. За Иранд очиод ингээд бөмбөгдөлтийг одоо бүр хэдэн мянгаар нь ингээд өдрийн хэдэн мянгаар нь ингээд бөмбөгдсөн. За гэн бөмбөгдсөн чинь үнэхээр тэр газрын доор нь одоо нэг цүмийн зэвсэг хийх тэр баяжуулсан уран нь ингээд хаа нэгтээ байж байгаа юм бол за тэрийг бөмбөгдчихүүл яах вэ гэдэг. За дээрэс нь хаана байгааг нь мэдэхгүй. Одоо хэрэг ингээд дайнд орохоос өмнө тэрийг нь хаана байгаа юм, тэрийг нь одоо яаж аюулгүй болгох юм. Өөрөөр хэлэх юм бол тэрийг одоо бөмбөгдөхгүй. Эсвэл одоо тэрийг аюулгүй байдлаар энэ ялалт авчрах. Гэтэл энийг нь юусоо мэдэхгүй, байгааг нь ч мэдэхгүй. За байгаа бол хаана байгааг нь ч мэдэхгүй. Ямар хэмжээгээр байгааг нь ч мэдэхгүй бөмбөгдөөд гэсэн. Тэгэхээр энэ нь одоо ингээд гай болж одоо тэрийг нь ингээд бөмбөгчих юм бол за тэрнээс ингээд маш их өндөр хор нөлөөтэй байна. Гэтэл энийг ингээд судалгаагүйгээр ингээд орсон Америк нэгдсэн улс ерөөсөө ямар ч стратеги байхгүй гэдэг. За дээрэс нь хэрв одоо энэ Ираны, Америкийн, Израилийн ингээд дайн эхлэх юм бол энийг бол үндсэндээ бол Иран бол одоо мэдчихсэн. За хизээ нэгэн цагт ийм одоо дайн болох нь бол ойлгомжтой. Тэгэхээр энэ дайнд бол ингээд бэлтгээд сүүлийн 40 жил. Тэгэхээр энэ дээр одоо маш бүр нэг asymmetric буюу одоо энэ дайнд шууд ингээд тулалдаад бол амжилт олохгүй. Гэхдээ Ираны хувьд одоо ингээд багжууд, төхөөрөмжүүд ялалт байгуулах. За ямар ч байсан Америк нэгдсэн улсыг хохироож чадах. Одоо багжууд гэдэг байгаа түүл гэж яриад байдаг. За энэний хамгийн гол юм болохоор энэ хормозын хоолойг хаах гэдэг. За гэсэн чинь Америк нэгдсэн улс энэ хормозын хоолойг хаачих юм бол энэ дээр ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг нь ерөөсөө бэлдээгүй. Энийг одоо сүүлийн одоо 20-30 жил ярьж байгаа хэрнээ яг ийм төлөвлөгөө ерөөсөө байхгүй байсан юм байна. Ямар ч ийм стратеги байхгүй байсан байна. За тэр нь одоо ингээд яг ил болж байна. За яагаад тэгэхээр бөмбөгцсөн за нөгөө түрүүний миний хэлсэн одоо бүх юмнуудаа хийсэн чинь хамгийн сүүлд нь хормозын хоолойг хаацсан. За хормозын хоолой гэдэг нь одоо юу юм гэхээр за хормозын хоолой гэдэг нь ерөөсөө л одоо энэ дэлхийн газрын тусны за 20% нь тэр ойрхт оронд буюу одоо Middle East-ээс гардаг. За тэгэхээр энэ дээр ингээ маш олон улс байж байгаа. За ерөнхийдөө бол зүгээр одоо ингээ доороос нь ингээд хэлэх юм бол Оман гэдэг улс байж байгаа. За Арабын нэгдсэн Эмират улс гэдэг байж байгаа. За Катар гэдэг улс байж байгаа. За Бахрейн гэдэг улс байж байгаа. За Сауди Араб гэдэг улс байж байгаа. За Кувейт гэж улс байж байгаа. Ирак гэж улс байж байгаа. Дээрээс нь Саудын Араб гэж улс байж байгаа. За ингээ маш олон улсууд. За дээрээс нь мэдээж эрэг Иран гэд. За энэ улсууд бүгдээрээ газрын тос олборлдог. За ерөнхийдөө мөнгө олдог одоо ерөөсөө улсынх нь мөнгө олдог. За ер нь цорын ганц их усүр нь энэ газрын тос. Байгалийн хий. За тэгээ энэ болгоно нь тэр олборлж байгаа. Энэ нь болохоор тэр хормозын хоолоогоор дамжиж гардаг. За гэсэн чинь хормозын хоолой нь бол яг ийм уртаараа бол нийтдээ 30 хэдэн километр газар юм байна. За тэгээ энэ хормозын хоолой дээр нь за жинхэнэ Иран гэж улс одоо ингээ бүтэн хяналт тавьдаг. За тэгэхээр энэ дээр ингээд энийг ингээд хаачвал гэдэг. За Америк нэгдсэн улс одоо бол ерөөсөө энийг бол одоо урд нь ерөөсөө яриаггүй, урд нь ямар ч төлөвлөгдөггүй, стратеггүй орцсон гэдэг. За нэгэнт одоо ингээд хормозын хоолойг хаацсан тохиолдолд яах юм бэ гэдэг. За гэсэн чи Америк нэгдсэн улс одоо энэ дээр тэгээд ерөнхийлөгч нь Трамп нь бас их алдаа хийх юм да. Тэгээ энэ ямар алдаа болсон гэсэн чи ерөөсөө айхан байхгүй. Одоо ингээд та нар нэг жоохон зориг гаргаад зүгээр л яв. Иранчууд юу ч хийж чадахгүй. Бид нар ингээ бүгдийг нь очиод бөмбөгдсөн. Биднээс айж байгаа гэдэг. Гэтэл бусад улс орнууд нь үнэндээ бол бас тэрийг нь одоо Трампд зоригтойгоо харуулах гад эсвэл Трампыг хэлсэн үгэнд ингээ сонсоод шууд ингээ явчих ус байдгүй мэл л дээ. За сая 2 ч хөлөг онгоц одоо тэнд бас гал гарсан одоо осолцсон юм байж байгаа болохоор ерөөсөө ямар ч улсын хөлөг онгоцууд Трампыг хэлж байгаагаар одоо болтол ингээ явахгүй байна.
За дээрэс нь явахгүй байгаагийн хамгийн том шалтгаан нь болохоор одоо нөгөө даатгалын компаниуд гэдэг байгаа. За ямар нэг юм болох юм бол нөгөө хохирлыг нь бүрэн барагдуулдаг. За тэгээ газрын тус очисон тэр том хөлөг онгоцны даатгал маш их үнэтэй. За тэгээд дэсрт хэлбэрх юм бол маш их хохиролтой. За гисэн чинь даатгалын компаниуд за ямар нэгэн байдлаар хормозын хоолоо дээр за тэр хоолоогоор гаталж агаад за тэгээ ингээ халдлахад өртөх юм бол даатгалын компани хохирлыг хариуцахгүй гэсэн ийм л нөхцөл тулгарч байгаа юм. За бусад тохиолдолд даатгалын компани ажилтгаар ажиллана гэдэг. За тэгэхээр хамгийн гол юм хормозын хоолоогоор нэвтэрч гарахад тэн дээр ямар ч даатгал үйлчлэхгүй учраас за хин нэгэ хамгаалж чадахгүй учраас одоо болтол ямар ч улсууд ингээ явж чадахгүй юм байна. За дээрэс нь угтаа бол одоо нэг дэлхийн бусад улсууд за энтэхгүй одоо юу гэдэг Солонгосууд, Японууд юм уу. За ингээд Австрали одоо юу гэдэг. За яг би улсуудын нэрийг мэдэхгүй. За ямар ч байсан тэндээс түлш авж байгаа улсууд нь болохоор за ер нь бол Трамптай ерөөсөө ярихгүй байгаа юм байна. Угтаа бол ингээд Трамп одоо би мондог хүн бид нартай ярьж хормозын ялгаар гарах хэрэгтэй гэсэн чинь тэд нар нь болохоор Ирантай яриад одоо ингээд манай хөлгөө онгоцыг гаргаад өгөөч, аюулгүй гаргаад өгөөч гэдэг. Сайн нөгөө манай Монголоос Дубайд байж байгаа хэдэн хүмүүсээ татаж авах гэж одоо маш их газраас зөвшөөрөл авсан гэдэг шиг л одоо нөгөө газрын тосоо чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд Америк нэгдсэн улстай биш, Израильтай биш, Ирантай ингээд хилцээ хийж байгаа юм байна. За энэ нь одоо үндсэндээ ингээд харуулахаар хамгийн гол тоглогч одоо хинбэ гэдэг нь ингээд харуулж байгаа. За Америк нэгдсэн улс дээрээс нь одоо нэг юм сонголт. Энэ нь болохоор зүгээр дахиж ороод цэргийн хүчээр одоо тэр хормозын хоолойг эзлээд авчиг гэдэг. За эзлэж яваад тэгээд ингээд 50 болгочно гэдэг. За гэтэл энэ үнэхээр бас боломжтой мөгөл үгүй юм байна. Яг хүчээр эзлээд авч уулах ч гэсэн за тэр хавьда маш их өндөр уулдаан байна. За тэгээд партизанууд гэдэг Америк нэгдсэн улс тэнд орлоо гэдэг чинь одоо цэргүүдээ авчирна. За нөгөө бүх байгууламжуудаа барина. Ингээ бариад ингээд нэг амар сайхан жаргаад ингээд 5 6 сар ингээ аюулгүй байжсэн чинь нэг өдөр партизанууд нь тэр өндөр уулаас орж ирээд бөмбөг илгээчүүл. Эсвэл одоо тэрүүгээр гарч байгаа нэг усан онгоцыг дэлбэлчүүл яах вэ гэдэг. Дахиад энэ байдалд автагдана. Дахиад аюул үүснэ, дахиад бөөгнөрл үүснэ. Тэгэл нөгөө партизанууд нь буцаад ууланд нуугдчихна. Хэн байсныг нь олохгүй. Тэгэл байж байгаа л хэдэн сарын дараа гарч ирээд. Үндсэндээ бол Америк нэгдсэн улс энэ дээр бүрэн хяналт тогтоох ямар ч боломжгүй гэдгийг мэдчихэж байгаа учраас. Тэгэхээр хормозын холоог бол эзэлж аваад аюулгүй болгоно гэсэн ойлголт ерөөсөө байхгүй юм байна. Тэгэхээр ийм ингээд шалтгаанууд байгаа учраас Америк нэгдсэн улс өнөөдөр ингээд ялалтаа ерөөсөө ингээд зарлж чадахгүй. Үндсэндээ ялсан гэдэг ингээд шууд явж чадахгүй. За дээрэс нь Иран гэж улс. Нөгөө гал цогсох одоо инхийн хилцээр инээтрэ гэдээ байж байгаа. За Америк нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч нь хэлэхдээ Иран одоо хэд хэдэн удаа санал тавьсан. За бид нар таалагдаг учраас бид нар одоо энийг нь авч хэлцэхгүй гэдэг. За гэсэн чинь яг зэрэгцээд Ираны талаас Батлан хамгааллын сайд нь хэлэхдээ ямар ч гэрээ хилцээр болоогүй бид нар юу ч санал болгоогүй одоо бол ямар ч гэрээ хилцээр хийхгүй эцсээ хүртэл үзнэ л. Тэгэхээр одоо хин худлаа яриад байгаа хин үний яриад байгаа. За ямар ч үсэ Ираны хувьд ингээд Америкийн хувьд ингээд хоёр талаа гарцсан. Нэг иймэрхүү ингээд дайм байлтаа. Цаашдаа ингээд юу болоод. Тэгэхээр одоо нөгөө asymmetric гэдэг asymmetric war гэдэг байгаа. За asymmetric war гэдэг нь яг юу гэсэн үг юм хэр ерөнхийдөө одоо багч чуулуугаар их чуулуу хэлхэл гэдэг ойлгож байна. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд одоо нэг жинхэнэ өвдүүлэх гэдэг байгаа. Энэ том улсуудыг. За жишээлх юм бол одоо нэг дрон нисгээд Израиль руу нисгээд тэгэнгүүт Израиль тэрийг нь одоо нөгөө агаараас хамгаалах систем нь ажиллаад устгаад. За эсвэл нэг дрон явуулаад. За нэг дроныг дунджаар Иран $10,000 хийж яана гэж байгаа. За $10,000 нисээд ингээ Израильд очингууд за тэрийг нь устгахад Израиль гэж улс нэг агаараас хамгаалах систем нь ажиллахаар за одоо юу гэдэг $2 сая ч юм уу нэг сум илгээж $10,000 дроныг устгах гэж эсвэл одоо мисайлыг устгах гэж $2 сая үнэтэй нөгөө Путин илгээж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь ингээ урт хугацааныхаа туршид хэрвээ ингээ Иран байнга илгээгээд байх юм бол олноор нь илгээгээд байх юм бол за Израиль улс, за Америк улс эдийн засгийн хувьд за маш их алдагдaltaд орно хэцүүднэ. За дээрэс нь одоо Иран гэж улс нь энэ дроныг бол маш олон жил ийдсэн маш бага өртгөөр хийж чадах болохоор эднэр бол ерөөсөө хин нэгнээс хараад бусаар ингээ маш олноор нь ингээ хийж чадах юм байна богино хугацаанд. За гэтэл нөгөө талд нь Израиль, Америкийн энэ нь нэгдүгээр маш үнэтэй, хоёрдугаар хийхэд маш удаан хугацаа зарцуулдаг. Ийм учраас ерөнхийдөө одоо энэнийхээ дутагдалд орж байгаа юм. За одоогийн байдлаар Израиль бол нэлээд дутагдалд орсон гэсэн. За гисэн ирнэ Израиль бол одоо биднэрт хангалттай нөөц байгаа. За 20 бүр дараагийн жил хүртэл одоо бид нар нөөцтэй л гэдэг ингээ яриад байгаа.
За тэгээд одоо шинжээчтэй ярьж байгаа хүмүүсийн хэлж байгаагаар бол Америкийн нэгдсэн улс, Израилийн тал. За ер нь аль тал нь за нөөцийн хувьд бол маш одоо дундралтай болсон гэдэг. Тэгэхээр эдийн засгийн хувьд одоо асимметрик буюу одоо маш бага зардлаар ингээд тоншоод яваад тэгээд энэ улсуудыг бол одоо маш их өвдөлт өгөх, үндсэндээ бол одоо ядууруулах, мяаруулах гэж хэлж болно. Ийм байдлаар Иран гэж улс бол одоо ингээд цаашдаа ингээд тэмцэх юм байна. За дээрэс нь улс төрийн шалтгаан гэдэг байгаа. Үндсэндээ бол одоо хэрэг дайн цаашаа үргэлжлэх юм бол за Америкийн нэгдсэн улс хэрв одоо нөгөө boot on ground гэдэг үндсэндээ бол одоо жинхэнэ нөгөө цэргүүдийг, явган цэргүүдийг одоо Иран руу хэрэг илгээх юм бол за жинхэнэ дайн болно. За жинхэнэ одоо урт хугацааны туршид үргэлжлэнэ гэдэг. За хэрв ингэх юм бол за Америкийн нэгдсэн улсын иргэд бол маш их дургуутсан. За дээрэс нөгөө Трампын нэр хүнд маш унана. За дээрэс нөгөө намынх нь одоо нөгөө дундын сонгуульд ингээ ялагдах нь бол тодорхой болно. Тэгэхээр энэ нь ингээд улс төрийн шалтгаан гэдэг байна. Тэгэхээр энэ улс төрийн шалтгаанаар Иран гэж улс нь ингээл асимметрик буюу бага чулуугаар ингээ хохирол өгөөл ингээд зовоогоол. Тэгээ энэ нь явандаа эдийн засгийн хувьд бол төлөвлөлнө. За дээрэс нь улс төрийн шалтгаанаар энэ улсууд ингээд эндээс гарнаг ийм тооцоод. Тэгээ Америкийн нэгдсэн улс яг зүгээр цэрэг зэвсгийн хүчин чадлыг ярил л та. Одоо жишээлх юм бол Америкийн нэгдсэн улс үнэхээр мундаг ч гэсэн Афганистан гэдэг. За Ираны хажууд бол одоо бараг л зүгээр нэг элжиг унсан хүмүүсгээ илчиж болно. Ямар ч тийм дрон хийж чадахгүй, мисайл хийж чадахгүй. За агарын болон одоо далайн цэргийн хүч юу ч байхгүй ирнэ. Афганистан гэж улсад Америкийн нэгдсэн улс дахиж ороод үндсэндээ 20 жил байлдаад 2 тэрлион доллараа алдаад нийтдээ 2500 цэргээ ингээ өхүүлээд за эцэстээ ингээд Афганистанаас та нар ингээ бүгдээрээ мэдж байгаа бох яг нохоо шиг ингээ зүгтаа гарсан. Тэгэхээр Афганистан гэж улсыг ялахгүй ирнэ. Одоо Ираныг барахуул гэдэг. Иймэрхүү юм ярьж байна. За тэгээ сонирхуулаад хэлэхэд энэ дээр би нэг юм тоо та нарт хэлье. Энэ болохоор одоо цэргийн үндсэндээ одоо цэргийн жилийнхэн төсөв гэдэг. За Америкийн нэгдсэн улс жишээлх юм бол 1.2 тэрлион доллар зөвхөн цэрэг зэвсгийнхаа одоо салбарт батлан болох салбартаа зарцуулдаг гэж байна. Та нар ингээ бодоод үстэй манай жилийн төсөв чинь 15 тэрбум. Гэтэл энэс бараг 80-90% илүү мөнгийг Америкийн нэгдсэн улс зөвхөн ганцхан жилд батлан хамгаалах салбартаа манай улсын бүхэл бүтэн 80-90 жил амьдарчих мөнгийг Америкийн нэгдсэн улс ганцхан жилийн дотор батлан хамгаалах салбартаа зарцуулдаг гэж байна. 1.2 тэрлион. За гэсэн чи Иран улс нь болохоор жилдээ 15-аас 20 биллион доллар. Одоо манай улсын 1 жилийн төсвийг Иран гэж улс батлан хамгаалах зарцуулдаг гэсэн үг. Тэгэхээр ингээ манайхтай харьцуулахад маш их юм шиг боловч за энэ хоёр улсыг ингээ хооронд нь харьцуулах юм бол зарцуулж байгаа мөнгө нь Америкийн нэгдсэн улс асар их. За дээрэс нь одоо яг ингээд бэлэн одоо трүп гэж хэлдэг. За цэргийн анги нэгтгэлүүд гэх юм бол за Америкт 1.3 сая гэж байна. За гэтэл Иран бол 610 мянга гэж. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс ингээ баг 2 дахин. За дээрэс нь одоо агаарын цэргийн хүч ингээд онгоцууд гэдэг байль таны онгоцууд. За Америкийн нэгдсэн улс нийтдээ 13 мянга байдаг гэж. Гэсэн чинь Иранд одоо дөнгөж 500. За тэгээ 500-ыг нь бол сая ингээд 70-80% та устгацсан гэдэг байна. За дээрэс нь одоо нөгөө байль таны хөлөг онгоцуудыг тээвэрлэгч усан онгоцууд гэдэг. За жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсын одоо жинхэнэ нөгөө бахархал болсон Абрахам Линкольн гэдэг байж байгаа. За яг энэ шиг юм одоо цэргийн нисэх онгоцуудыг тээдэг, энэ далаа тээвэрлдэг, энэ хөлөг онгоц гэхэд Америкийн нэгдсэн улс 11 байт юм байна. За гэтэл Иранд ерөөсөө 0 ийм байхгүй, нэг ширхэгч байхгүй. За дээрэс нь одоо цүмийн цэник, цүмийн зэвсэг гэдэг. За цүмийн зэвсэг гэсэн чинь Америкийн нэгдсэн улс нийт одоо баг 1000-аас илүү хэдэн мянган ийм цүмийн цэник ийм гэтэл Иранд ерөөсөө байхгүй. Тэгээд ингээд харах юм бол одоо технологи, одоо агаарын болон одоо цэргийн хүч, далайн цэргийн хүч, за дээрэс нь ингээд төсвийг харах юм бол за Америкийн нэгдсэн улс Ирантай бол ингээд харьцуулахгүй. Тэгэхээр маш богино хугацаанд ингээд хэрэг шууд дайтах юм бол за Америкийн нэгдсэн улс бол зүгээр л 100% ингээд ялна. За гэхдээ түрүүний яриад байгаа шиг асимметрик ийм байлдаа болох юм бол за Иран гэж улс за ялахгүй ч гэсэн маш их өвдүүлэх юм байна. За улс төрийн хувьд бол маш маргаан одоо гарах юм байна. За энэс болоод одоо Америкийн нэгдсэн улс туйлдаад энэ дайныг дуусгана л гэдэг. За тэгээд дээрэс нь бас нэг сонирхолтой байгаа. Хэрвээ энэ Иран гэж улс ерөөсөө цөмийн зэвсэг тэр баяжуулах тим одоо Америкчуудыг хилээд байгаа шиг хэдэн 7 хоног байтугай бүр хэдэн жилийн ерөөсөө ойртог байгаа гэдэг. Ерөөсөө байхгүй гэдэг. Хэрвээ цөмийн зэвсэг байсан бол
Америкийн нэгдсэн улс угаасаа ч ийш ингээд халтахгүйсэн, довтлохгүйсэн. За жишээлх юм бол одоо Хойд Солонгос гэж улс цөмийн зэвсэгтэй учраас за Америкийн нэгдсэн улс юу ч хийж чаддаггүй. Тэгэхээр юу хэлээд байна вэ гэхээр энэ бол ерөөсөө нэг жинхэнэ ийм нэг дайн хийх юм шалтгаан байсан юм аа л гэж. За дээрэс нь бас дахиад нэг юм хэлэхэд одоо зарим шинжээчдийн ярихаар үндсэндээ бол ингээд дайн одоо бүр ингээд хяналтаас гарчлаа гэдэг. Хяналтаас гарна гэх юм бол одоо маш аюултай болж байгаа. За энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр за жишээлх юм бол Израиль улс гэдэг. За цөмийн зэвсэгтэй гэдэг. За энийг бол Америк нэгдсэн улс одоо болтол ингээд Израиль улс за цөмийн зэвсэгтэй гэж энийг ерөөсөө хэлдэггүй ярьдаггүй. Байсан чинь за сая одоо Америкийн дээд тушаалын хүн за Израиль улс цөмийн зэвсэгтэй. За магадгүй энийг одоо Иранд хэрэгжилж магадгүй гэсэн бас ийм одоо юм ингээд яригдчихэв. За хэрв одоо ингээд цөмийн зэвсэг хэрэглэхтэр туллахад ирэх юм бол за энэ дайн бол одоо жинхэнэ нөгөө хяналтаас гарч яана гэсэн үг. За хэрв ийм юм болоод ирэх юм бол за жинхэнэ аюул бол маш олон улсууд энэ дээр татагдж орно. Тэр бол тодорхой болно. За дээрээс нь би нөгөө түрүү хэлээд байсан нөгөө Хормузын хоолой гэдэг. Хормузын хоолойг Америк нэгдсэн улс дангаараа одоо зохицуулж чадахгүй. Нэгэнт зохицуулж чадахгүй болж байна. Тэгэхээр одоо яаж яах вэ? Нэгэнт стратеги байхгүй, төлөвлөгөө байхгүй, нэгэнт ингээд дайнд орцсон. Одоо ингээд Хормузын хоолой агтсан. Америкийн нэгдсэн улс энэ дээр дангаараа шийдэх чадваргүй учраас одоо олон улсаас одоо тусламж гуугаад Америкаар бол нөгөө бэг ингээд одоо та нар туслаач гэдэг ингээд гуйж байна. Тэгээ энэ дээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп хэлэхдээ энэ бол одоо ганцхан Америкийн асуудал биш. Олон улсын асуудал учраас олон улсын одоо энэ дээр оролцох байхаа гэдэг. За гисэн чинь одоо нөгөө жинхэнэ олон улсууд нь томчууд нь одоо бүр толгой дараалаад. За United Kingdom гэдэг. За нөгөө хаанта юу гэдэг вүлээ? One Tools, Английн One Tools. За дээрээс нь Франц, Герман гэдэг. За ийшлээ ярих юм бол одоо Япон гэдэг, Австрали гэдэг. Ингээд том улсууд. За дээрээс нь Канада гэдэг. Бүгдээрээ I'm okay, I'm fine гэдэг чинь одоо бид нар бол зүгээрээ би та нарын одоо Трампийн хийсэн энэ тоглоом одоо юу гэдэг энийг нэг ийм гачин юмд чи бид нар оролцохгүй гэдэг. Энийгээ бүр ингээд дуу авалцаад ингээд хэлчихлээ. Тэгэхээр эндээс ингээд юу ярьж ийнөхээр одоо Америкийн нэгдсэн улс бол гацаар байна. Тэгэхээр одоо ихэлсэн тоглоомоо ингээд дуусгах нэр төртөө дуусгах. За эсвэл одоо ингээд нөгөө манайх ялцаа бид нар зоригтой хүрсэн гэдэг ингээд гараа явах. За гараа явуулаа гэхэд Америкийн нэгдсэн улс Хормузын хоол тэр тэргүй Америкийн нэгдсэн улс өөрсдөө одоо газрын тос байгалийн хийг үйлдвэрлэдэг бас. Тэгэхээр Трампын хэлж байгаагаар бол баг энэ Хормузын хоолой нь хаалттай байх юм бол бид нарт ашигтай гэдэг. Ягаад тэгэхээр Америкийн нэгдсэн улсаас одоо газрын тос байгалийн хийг олон хүмүүс худалдаж авах учраас биднэрт илүү их мөнгө олно. Тийм учраас яг үнэндээ одоо энэ асуудлыг шийдэхгүй байлаа гэхэд Америкийн нэгдсэн улсад алдаад байх юм байхгүй гэхэд ингээ гараа явчих болно. За гэхдээ ингээ явах юм бол маш олон улс охирно. За гэхдээ нөгөө одоо маш олон хүмүүсийн хэлж байгаагаар Трамп бол ерөнхийдөө бол дуусах нь бол одоо тодорхой болж байна гэдэг. Эдийн засгийн хувьд бол энэ улс бол төсвөрлөхгүй. Улс төрийн хувьд бол за дахиад үргэлжлэх юм бол одоо энэ Трамп өөрөө за ингээд намууд нь төсвөрлөхгүй. За дээрээс нөгөө холбоотнууд гэдэг байгаа. Энд би хэлээд байгаа шүү дээ. Ойрогт орондод байгаа гэдэг. Одоо нэг Иракийг тойрцоо одоо баахан улсууд байж байгаа. Баахан улсууд. Тэр нь болохоор нэг нь батлан хамгаалах салбар гэж. Одоо тэндээ Америкийн цэргийн баазыг байгуулсан. За энэ улсууд нь одоо үндсэндээ энэ дайнаа зогсоогооч. За зогсоохгүй бол бид нар хохирч дуусах юм байна гэдэг. Одоо энэ Америкийн нэгдсэн улсад дарамт бас үзүүлээд ингэх юм бол зогсно гэж. За яагаад энэ улсууд нэг хийхээр за жишээлх юм бол одоо Арабын нэгдсэн Эмират улс гэдэг байж байгаа. За тэрэн дотор Дубай гэдэг. За ер нь бол энэ Арабын ойрогт орнын улсууд бол ерөөсөө эдийн засаг нь бол одоо 100% баг энэ газрын тосноос шалтгаалдаг. Газрын тос нь байхгүй болчих юм бол орлого байхгүй болчдөг. За дээрэс нь энэ Хормузын хоолоогоор хоол хүнсээ татаж авдаг. За хэрв Хормузын хоолой тата ингээд чих юм бол хоол хүнс одоо байхгүй болоод инфляц байхгүй болоод үн ингээд өсөө яваад гэх болохоор. Тэгэхээр одоо энэ Дубай гэж улс нь яаж байгаа гэхээр энэ байдлаасаа гарахын тулд нөгөө эдийн засгаас солонгоруулахын тулд одоо аялал жуулчлалыг маш их татж байгаа. Сүүлийн одоо 20-30 жил маш хүчтэй ажиллаж байгаа. Гадаад дотоодоос маш олон хөрөнгө оруулагчдыг татж байгаа. За гисэн чи одоо ингээд дай эхлээд 16 он жахад за сүүлийн 30 жилийн хөдөлмөр нь одоо бараг л байхгүй болж байгаа шиг байна. Үндсэндээ бол одоо хөдөлмөрлөгч нар хизээ мүдгүй ингээд бөмбөгдүүлэх газар энд ингэж мөнгө оруулах шаардлага байна уу? За жишээлх юм бол одоо Amazon гэх тэнд одоо data center гэдэг маш их олон их мөнгөний асуудал яригдчихсэн. За энэ байдал бол зогсож байна. За дахиад 20 жилдээ ер нь ярихдахгүй байх гэж байна. За иймэрхүү байдлаар. За тэгээ маш олон одоо мундаг хөрөнгө оруулагч нар ингээд бөмбөгдүүлжсэнээс зүгээр гарчээ гэдэг. Одоо ингээд гараа явж байгаа юм байна. Үндсэндээ бол Дубай гэж улс
маш докторгүй нөгөө хийжсэн ажил нэгэ будаа болж байгаа юм байна. Тэгэхээр энэ дайныг ингээ маш хурдан зогсоохгүй болвол за энэ улсын нөгөө сүүлийн хэдэн жилийн хөдөлмөр арчигдах болохоор за иймэрхүү маркер энэ улсууд одоо энэ Америк нэгдсэн улсыг дайнаа зогсоо гэдээ одоо шахалт үзүүлэх магадaltaй гэж. За дээрээс нь ойрхон орнын улсууд ч гэсэн одоо цаашдаа ер нь Америк нөгөө цэргийн бааз гэдэг. За энэ бол одоо аюулгүй байдлаа хангаж байгаа гэсэн чинь за энэ нь бас ингээд төгс төгөлдөр ажиллаж чадахгүй нэгэнт ингээ ойлгомжтой болчих. Ягаад тэгэхээр тэнд байж байгаа улсуудын одоо Америкийн цэргийн баазууд дээр за Иранууд ингээ цохил төгсөн. За тэн дээр нөгөө агаараас хамгаалах одоо хүчнүүд нь бас ажиллаагүй. Одоо тохиолдлууд маш их гарсан. За ажилласан ч гэсэн одоо Ираны нөгөө мисайл одоо дронууд нь ирээд одоо устгацсан. Им зөндөө байна. За тэр ч байтугай одоо нөгөө Солонгосын хогд гэдэг. Солонгосын хогд одоо хойд Солонгос улс хэрэг одоо цөмийн зэвсэг буужаа харуулах юм бол өмнө Солонгосыг за эсвэл одоо тэр авийн районуудыг хамгаалах зорилттой агаараас хамгаалах систем нь. За энэ болохоор Америк нэгдсэн улс аюулгүй байдлыг хангана гэдэг тэнд одоо байнгын үйл ажиллагаатай одоо нэг ийм агаарын далайн хөлгүүд байт юм байна. За гэтэл тэр хөлгүүдээ хүртэл татаж эхэлж байна. За энэ дээр татаж эхэлж байна гэдэг нь Америк нэгдсэн улс үндсэндээ болвол одоо цэргийн хүч хангалттай гэсэн хангалттай биш юм байна гэдгийг ингээ харагч байна. За дээрэс нь одоо хойд Солонгос, Япон гэж улсууд одоо та нар яасан бэ? Ямар ч тохиолдолд биднийг хамгаалах ёстой байсан. Одоо ингээд нэг хамгаалах юмнуудаа татаа аваа явуулчихлаа. Тэгээ эндээс юу ярьж байгаа нөхөр Америк нэгдсэн улс янз бүрийн болох юм бол ингээ хамгаалж чадахгүй юм байна гэдэг. Тэгэхээр тэр улсууд ч гэсэн одоо эргэлзээ төрж байна. За өнөөдрийн байдлаар хэрэг хойд Солонгос буужаа хамгаалах юм бол ямар ч хамгаалт байхгүй. Сүрхэр. Тэгээ иймэрхүү байдлаар ингээд маш олон шалтгаантай их сонин одоо дайн гэх юм уу цэргийн хүч гэх юм уу ийм ингээд болж байна. Тэгээ цаашдаа юу болохыг би бас ингээд сайхан яриад өгнө. Тэгээ манайхан сайхан хуудсан юм байна. Сайхан дагаад за тэгээ бичлэг бас сонирхолтой байна гэж явах юм бол бас цааш нь шеэр хийгээд олон хүнд бас түгээгээд өгөөрэй гэж хүсье. За дээрэс нь бас хэлж яриаггүй байх юм бол энэ дээр бас хэлээд яриад өгөөрэй. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг ингээд өндөрлчихье. За дээрэс нь би дахиад 3 хоног 5 хоногт ингээд ямар ч байсан бичлэг хийгээд апдейт гэж яриад байдаг шин сони юу байна ингээд та бүхэнтэйгээ ингээд хуваалцаад байна. Тэгэхээр та бүхэн сайхан бичлэг дээр мэн комент өчээд за лайк дараад шеэр хийгээд за тэгээ хуудсан юм ингээд сайхан дэмжээд өгөөрэй. Тэгээ ингэх юм бол яадах вөхөр нөгөө Facebook-ийн одоо машин аль болохоор олон хандлт авч байгаа аль болохоор олон лайк комент авч байгаа пэйжүүдийг аль болохоор олон хүнд түгээж өгдөг байхгүй. Тэгэхээр миний пэйжд одоо бас өсгөд бас илүү олон хандлттай болоход ингээд мэдээж ярих туслана. За ямар ч байсан өнөөдөр нэг иймэрхүү мэдээлэл өгөөд энэ бичлэгээ ингээд дуусгачих тийм ээ. За баярлалаа. Баяртай.